Үлгэр жишээ үлээвэр найрлал хөгжмийн оркестр 75 жилийн яваа баяраа тэмдэглэж байна. Сайн байцааны хүмүүс үзэгчдээ Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон бага ангийн хичээлийг цахимт шилжүүллээ. Анхааруулга. Энэ амралтын өдрүүдэд цас орж халтаргаа гулгаа үсэх төлөвтэй байна. Брангарский экспортлогчдын амтад ба чихэрний орон дах адал явдал эрхүүгийн бизнес ажиллагаа Монголд хэрхэн болж өнгөрөв. Амралтын өдрүүдэд болох зарим үйл явдлуудыг танилцуулъя. Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон бага ангийн хичээлийг цахимт шилжүүллээ. Тодорхойлбол 1-ээс 5 дугаар ангийн хичээлийг 12 дугаар сарын 1-ээс 5-ыг дуустал 6-аас 9 дугаар ангийн хичээлийг 12 дугаар сарын 8-аас 12-ыг дуустал захимаар зохион байгуулах боловсролын сайдын шивдэр гарчээ. Том төс төвчтний тархалт нийслэл тэр дундаа Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгон хайрхан, Хаавал, Чингэлтэй зэрэг 7 дүүрэгт ихсжээ. Тиймээс бага дунд ангийн хичээлийг энэхүү тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн энэ сарын 27-наас 30-ны хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 28-наас 30-ны хооронд Монгол орны нутгийн төв, баруун, хойд, говийн аймагуд зарим нутгаар цасан шуурга шуурж, зам даваа гүвэнд халтаргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлалтыг цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж малчид иргэд тээвэрчдийн анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Энэ сарын 28-нд нутгийн хойд хэсгээр 29-нд баруун болон зүүн аймагуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймагуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймагуудын нутгийн зарим газар, төв аймагуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурхыг цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Мөн 27, 28, 30-нд нутгийн зарим газраар 29-нд баруун болон говийн аймагуудын нутгаар секундэд 14-өөс 16 м хүрч ширвэснэ. 28-нд нутгийн баруун хагас цаашдаа ихэнх нутгаар хүүтнийрч чангарч, дархтын хотгор, завхан, заг байдраг голын их, эдэр тис голын хөндөгөөр шөндөө хасах 31-ээс хасах 36 градус, өдөртөө хасах 16-аас хасах 21 градус, алтай, хангай, хөвсгөл, хинтийн уулгарах нутаг, хараа өрөө туул тэрэлж хэрлэн голын хөндөгөөр шөндөө хасах 25-аас хасах 30 градус, өдөртөө хасах 13-аас хасах 18 градус, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөндөө хасах 11-ээс хасах 16 градус, өдөртөө хасах 3-аас хасах 8 градус, бусад нутгаар шөндөө хасах 18-аас хасах 23 градус, өдөртөө хасах 10-аас хасах 15 градус хүйтэн байхыг анхааруулж байна. За цааш дэх юм бол 28-нд бол нутгийн хойд хэсгээрээ, 29-нд бол баруун төв говийн аймагуудын нутгийн зарим газраар, за 30-ны өдөр бол баруун аймагуудын нутгийн зарим газар, төв аймагуудын нутгийн баруун хэсгээр бол цас орж цасан шуурга шуурна. За салхины хувьд гэх юм бол 28, 29, 30-ны өдрүүдэд бол нутгийн зарим газраар салхи төрсөөр 14-өөс 16 м хүрч ширвэснэ. Мөн эх сард агаарын дундаж температур баруун аймагуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймагуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчин байх төлөвтэй байгаа бол хурд дундас баруун аймагуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймагуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчимд цас орох төлөвтэй байна. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, засан шуурга шуурч, нутгийн зүүн хагас хүүтнийрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Жанчевдорж Баттөрч, Евгений Павлов, Ice Global. Ирхэм үзэгчдээ та бүхэнд цог хөрмийн мэдээг хүргье. Манай улсын талбайд 25 орны 200 гаруй хөлөг онгоц аялж байна. Тодорхойлбол манай улс 1996 онд олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэж, далайн салбарын 20 гаруй гэрээ, конвенц, тэр дундаа далаад гарцгүй улсын далбайгаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглалд нэгдэн оржээ. Ингэснээр далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байна. Гэрлэлт 25% буурч, гэр бүл цуслалт 5% өсжээ.
Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал өөрчлөлтийг шинэчлэн судлахад 29.2% нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4% нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэгэлснээс, 22.8% нь харилцан ойлголцдоггүйгээс, 21.5% нь мөнгө санхүүгийн хомсдлоос гэр бүлийн зөрчил маргаан үүсч улмаар гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөхөд нөлөөлсөн гэжээ. Судалгаанд 2184 үрхийг хамруулснаас 40.4% нь Улаанбаатар хотынх, 59.6% нь орон нутгийнх байжээ. Манай улсад шуудангийн анхны маркийг гадаад улсад суралцсан анхны 9 хүүхдийн нэг Мандлын Баточир санаачилжээ. Тэрээр 1916-аас 18 онд Иргүү хотын цахилгаан мэдээний сургуульд суралцаж 2 дугаар зэргийн нэвтрүүлэгч болж эх орондоо ирсэн байна. Улмаар цахилгаан мэдээ шуудан бичгийн ерөнхий хорооны дараагаар ажиллахдаа марк гаргахыг анхлан санаачилж 1923 оны 11 дугаар сарын 23-ны өдөр Элдэв Бочир сэдвт 7 нэрийн марк хэвлүүлэн гүйлгээнд гаргах шийдвэр гарч байжээ. Харамсалтай нь Баточир 1938 онд хэлмэгдэж цаацлуулсан бөгөөд 1996 онд түүнийг загаадгсан байна. Гэмтэл суваг судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт энэ сард 1433 хүн халтарч унаж гэмтсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Дийлэн хувийг мөчтийн хугарал буюу гар сарв, дунд чүмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлсэн байна. Түүнчлэн гавал эсний хугарал, тархины эдийн гэмтэл, аарцэг нурууны бэртэл багтаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард халтаргаа гулгааны улмаас бэртэж гэмтсэн 3563 хүн тусламж үйлчилгээ авсан байдаг. Хэдний дийлэнх нь насанд хүрсэн буюу 21-ээс дээш насныхан байжээ. Авцоруудын орноос Ботаникийн автобусны буудлах хүртэлх авцомын 1-р эгнийг бүрэн камержуулж нийтийн тээвэрт зориулан бүрэн чөлөөлж байна. Тус чиглэл 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог байна. Тиймээс 12 дугаар сарын 1-ний өдрөөс 1-р эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөний дүрмийн 11-ийн 10 дугаар зүйл, зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7, 29-ийн 3 дугаар зүйлд тус заасны дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа. Улаанбаатар хотод орчин үеийн стандарт технологийн шийдэл бүхий Брэдийн үндэсний шинэ музей баригдаж байна. Музейн зарим нэг нууц олноо ил болж эхэлсэн байна. Тухайлбал тус музейн гол үзмэр нь Төвд зүүнчийн алтан титэм байх ажээ. Энэхүү үзмэр нь цор ганц их хувилбараараа зөвхөн Брэдийн үндэсний музейд хадгалагддаг байна. Титмийг мөнгөөр уурлаж, алтаар бүрж, эрдэнийн чулуугаар чимгэлжээ. Титм нь буддын шашны ёслол зан үйлд өмсдөг хувцас эрхлэлийн нэгэн хэсэг байсан байна. Энэ мэтэр шинэ музей барилгын хийцээс гадна доторх үзмэрээрээ сонин содом байх гинэ. Иргүүгийн бизнес десант Улаанбаатар хотноо буулаа. Прангаргийн нийслэлээс 12 компани Монгол худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Байгаль нуурын эргээс ямар бүтээгдэхүүн үйлчилгээ манай улсад эрэлттэй байна вэ? Мэдээллийг хүргье. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд хоосон сүйдэл үлдсэнгүй. Өнөөдөр энд бүтээгдэхүүнтэй танилцах талбар үзэсгэлэнгийн павильон бас томоохон хилцээр байгуулагдлаа. Хүнсний үйлдвэрээс аялал жуулчлал хүртэлх салбарын эрхүүгийн 12 компани бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Юуны бизнес эрхлэгчдийн хоорондын хэлэлцээ яриад маш найрсаг болох, маш язгуурын сонирхолтой нийцсэн ярилцаа хэлэлцээр болно гэж найж байна. Ийм учраас B2B үйлслүүдээр ямар ч байсан их хамжилтыг олохыг чин сэтгэлээсээ хүсэн юм баярлалаа. Урьдчилан хэлэхэд худалдааны төлөөлөгчийн хүсэл биелжээ. Монголчууд Орос бараанд дуртай. Эрхүүгийн бизнесийн танилцуулагч боломжит түншүүдийн анхаарлыг татсан юм. Орон нутгийн 300 гаруй бизнес эрхлэгчид арга хэмжээнд оролцлоо. За өнөөдөр Монгол улсын 30 гаруй бизнесийн төлөөлөл, эрхүүгийн мужийн 12 компани төлөөлөлцөн ирсэн байна. Маш өргөн хүрээний бараа бүтээгдэхүүн бол танилцуулж байна. Давс, малын тижэл, түүхийд, мөн боовны нарийн боовны орц гэх мэтчсэн. Тэгэхээр эдгээрийг бол Монголын компаниуд маш их сонирхож байна. Ялангуяа чөлөөт худалдааны хилцээрийн үзэгдэж байгаа энэ өдрүүдэд болвол харилцаа холбоо худалдааг идэвхжүүлэх сонирхол бол хоёр талаас маш их байна. Тэгэхээр энэ арга хэмжээ бол их цаг үеэ олсон арга хэмжээ байна гэж үзэж байна. Эрхүүгийн далхны үйлдвэрийн төлөөлөгч Никита Даруу Загнан овог нэрээ хэлээгүйч Вафлин хэрхэн алдартай болсон нууцаа даруй дэлгэв. Байгаль нуурыг тунгалаг усаар хийдэг. Бид Монголын найз нөхөдтэй хайраа шингэн хүргэдэг.
Монголын хэрэглэгчийн төлөөх өрсөлдөөн ширүүсч Никитагийн дэргэд гинэт өөр нэгэн өрсөлдөгч гарч ирэв. Тэр өөрийн бүтээгдэхүүн зөвхөн амттайгаар зогсохгүй бас эрүүлгэж нотлоно. Ер нь монголчууд амттай зүйлд дуртай гэж ойлгосон. Гэхдээ энэ бол таргалуулдаггүй бас эрүүл амттан шүү. Бид найдаж байна. Эднийх болохоор таргалуулдаг юм уу тэгээд? Манайх үгүй болов. Гэхдээ Монголд зөвхөн амттанд дурлагсад фитнес сонирхогчид амьдрдаггүй. Орон нутгийн бизнес эрхлэгчид байгаль нуурын аялал, эрхүүгийн газар уснаа явагч, чиргүүл, ахуйн хийм, гоо сайхны бүтээгдэхүүн, хүдээ чухын түүхийн эд, давс, малын тижэл зэргийг идэвхтэй сонирхож байв. Тэд сонирхсон бүтээгдэхүүнээ газар дээр нь хилцээр гэрээ хийж баталгаажуулж байлаа. Сергей Тучков, Евгений Павлов, Iced Global. Амралтын өдрүүд баялаг хийдэг сонин содон зүйлс ихтэй байна. Бидний танилцуулах мэдээлэл таны хаана очихыг хөтлөх болно. Урлаг соёлын тоглолт болон хувь хүний хөгжилд зориулсан үйл явдлуудаас онцоглон хүргэе. Шинжлэлийн баяртай зэрэгцээд эд шидэд итгэх итгэлийг төрүүлж үлгэрийн ертөнцид аваачдаг цөмөөхөө буюу шилгүүнч бүжгэн жүжигийг энэ удаад Оросын улбаны улсын эзэн хааны балетын театрын уран бүтээлчид толилуулах гэж байна. Тэд анх удаа манай улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Corporate Convention Center-д 29:30-ны 15:19 цагт болно. Соёлын төвөргөнд 29-ны 18 цагт гавьяа жүжигчин дуучин ая зохиоч оюун дэлгүүрийн зүүдний аялалгууд тоглолт болно. Тэрээр Япон улсад 35 жил ажиллаж амьдрахдаа хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монголын түүх, соёл, зан заншлыг өөрийн уран бүтээл, хандивын тоглолтоороо дамжуулан Японы төдийгүй гадаад оронд сурталчлан хүргэж байсан юм. Зүүдний аялалгууд тоглолт нь түүний уран бүтээлийн замналын дурсамжид үдэрш, хийд дуу, эгших таялгуу, орчин үеийн хөгжмийн гайхамшиг, соёлын солилцоог нэгэн тайзанд нэгтгэсэн баяр талархал сэтгэлийн баяр болох юм. Тоглолтод урилгаар соёлын тэргүүний ажилтнанд дуучин Хаян Ярва оролцож зүүдний учрал дуугаа хамтдаа дуулах гэж байна. Sky Hall 29-ны 19 цагт Symphony of Soul Premium Concert Experience тоглолт болно. Сонгодог хөгжмөс сонсохын зэрэгцээ богино илтгэлүүдийг нэгэн зэрэг сонсох, зүгээр нэг тоглолт бус дотоод аялгаугаа сэрэх, сэтгэлийн аялал, урам зориг, ухаарал, гой зүүн гүн мэдрэмж, түүнийг амьд хөгжим, амьд үгээр мэдрэх ховор боломж хэмээн зохион байгуулагчдын зүгээс уг тоглолтыг тодотгож байна. Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд 19 цагаас ая зохиогч соёлын тэргүүний ажилтан Санжаагийн шинэ жил ирлээ тоглолт болно. Тоглолтод ардын жүжигчин Долгор, Ган Зориг, гавьяа жүжигчин Pop Diva, Саран Туяа, Алтан цэцэг, цэцэг хамтлагийн дуучин Батуулд, соёлын тэргүүний ажилтан Сэрчмаа, Салхи хамтлаг зэрэг 20 гаруй уран бүтээлчид зохиогчийн төрүүлсэн бүтээлээс сонирхолно. Одоо үргэлжлэн болох тоглолтоос сонирхуулъя. Цагаан лаваа чуулгын Намадик Legend ардын урлаг өв соёлын тоглолт 29-ны 17 цагт Ганзан Паласт болно. Улсын дөрвөлжин эрдмийн театрт 29:30-ны 17 цагаас Пучинигийн Богемэ дүр тоглоно. Орфей театр фильмийн Гэм Зэм пост драмын жүжиг тусгаар тогтнолын ордонд 29:30-ны 19 цагаас тоглоно. Шекспирийн Ромео и Жюльетта эмгэнэлт драмын жүжиг улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа 29:30-ны 15 цагаас тоглоно. Улсын хүүхэлдэйн театрт 29:30-ны 15 цагаас миний хөөрхөн шүдний аялал, 19 цагаас Монгол ардын сууд драмын жүжигийг тус тоглоно. Амралтын өдрүүдэд болох үйл явдлаас танилцууллаа. Ирэх үзэгчдийн хөө хүрээнд Iced Global мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч Мөнх баяр байлаа. Баярлалаа, баяртай.